2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр Монгол Росцветмет компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцсэн байна. Энэхүү хурлаас засгийн газар 330 дугаар тогтоол гаргаж Эрдэнэт Монгол Росцветметийн Оросын талын 49% хувьцааг Mongolian Copper Corporation компанид худалдахыг зөвшөөрч, тус хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхээсээ татгал зах шийдвэр гаргасан байна. Энэхүү хурлын протоколд шийдлийн засгийн газрын зарим гишүүд болон ажлын хэсгийн төлөөллүүд асуулт асууж, үг хэлж, хариулт өгсөн нь тэмдэглэгдсэн байнамаа. Тухайн хуралдаанд ерөнхий сайд Сайхан Бэлэг, Шадар сайд Оюнбаатар, Монгол улсын сайд Инх сайхан, Сангийн сайд Болор, Бодлого хамгааллын сайд Цолмон, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ган Төмөр, Уулуурхаан сайд Жигжид, Хөдөлмөрийн сайд Баяр сайхан, Хүнс хөдөө аж ахуйн сайд Бурмаа, Эрчим хүчний сайд Зоригт, Эрүүл мэндийн спортын сайд Ламба болон хилэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Орхон, Тус банкны хуульч Пүрэв Төвшин зэрэг бусад хүмүүс оролцсон байна. Инх сайхан сайдад баярлалаа. Энэ урд талын хурал дээр асуусан асуултуудад эргэж хариулт авах ёстой байх. Шадар сайд асуух гэж байна уу? За Шадар сайд асууя. Сая авсан ойлголтоор бол ер нь Оросын тал 100% өөрийнхөө өмчлөлөөс татгалзаж байна гэж ойлгож байна л да. Монголын тал ямар корпорэшн гинэ? Тэнд худалдъя гэж байгаа юм байна. 100% биш, 49%. 49% Оросын тал 49 эзэмшиж байгаа. Оросын тал бол 100% Монголд худалдъя гэж байгаа юм байна. Ийм асуудал дээр бол яах ёстой? Нэгдүгээрт Монголын талынх нь худалдаа авах гэж байгаа компани нь юмаа хэр зэрэг сайн судалсан юм. Хоёрдугаарт нь Монроос ерөөсөө 100% хувьд гарчихвал яасан юм. Бүр дампуураад Эрдэнэт бол 100% Монголын талд орж ирж байвал их сайхан асуудал гэж би ойлгож байна. Энэ тал дээр тодруулах хийх боломж байна уу? За ажлын хэсэг хариулъя. Орхон хариулъя. Өмнө нь яригдсны дагуу холбогдох материалуудыг хургуулсан байгаа. Шадар сайдын асуултанд хариулъя л да. Монгол Росцветметийн хувьд үндсэндээ худалдаж байгаа асуудал нь бол яг Шадар сайдын хэлснээр маш хүнд байдалтай байна. Оростех компаниас шууд 5 сая долларын зээл авсан байгаа. Монгол Росцветментийн 49 бас адилхан шилжиж байгаа юм уу? Адилхан шилжиж байгаа. Монроос дээр асгат гих стратегийн ордны асуудал байгаа учраас энийг бол дараа нь тусгайлан шийдвэрлсэн зүйтэй байх гэж үзэж байна. Гэхдээ Монголынхоо тал тийм үү? Тийм. Тэрнээс биш дахиж Монгол Росцветмент асгаттай Оросын тал бол ямар нэгэн хувьцаагаар холбогдсон юм бүр мөсөн байхгүй болно гэж ойлгож байгаа шүү. Би зөв тодруулж уу? Зөв. За дахиад Шадар сайд асууя. Протоколд орох учраас ер нь бүх өртөө нь худалдан авч байгаа гэж ойлгож байгаа. Тэр зөв үү? Лиценз бол тухайн компани мэдэлд байгаа болохоос биш, лиценз бол хамт хувьчлагдахгүй үсттэй. Ийм асуудлыг тодруулъя. За тодруулъя. Компани 49%-ийг Оросын талын өрийн хамт худалдаж авч байгаа. Монголын аж ахуй нэгжүүд тэр дотроо Худалдаа хөгжлийн банк гэх мэтчлэн дотоодын арилжааны банкуд бас зээлтэй байгаа. Энэ зээлүүд болон таны асуусан лиценз бусад бүх өмч хөрөнгө компанидаа үлдэнэ. Тэгэхээр зэрэг Монголын төр 51%, Монголын хувийн компани 49% болж эзэмшнэ гэсэн үг. За өөр асуудалтай сайд нар Инх сайхан сайд, дараа нь Жигжид сайд. Энэ гэрээ хүчингүй болохгүй бол энд яригдж байгаа ажлууд хийгдэхгүй гэж ингэж харагдаж байгаа. Тийм учраас улсын хурал танилцуулахаар байдаг юм уу? Эсвэл улсын хуралд оруулж гэрээгээ хүчингүй болгох асуудлыг оруулахгүй бол боломжгүй. Тэгэхдээ энийг Оросын холбооны улсын засгийн газартай нэгэн зэрэг тохиролцож, засгийн газрын түвшинд тохиролцож гэрээгээ хүчингүй болгох асуудлыг шийдэхгүйгээр компани хоорондоо хоёр улсын засгийн газар хоорондын асуудлыг шийдэхэд болохгүй гэж бодож байна. Тэрийг анхааралтай аваач гэж. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал. Энэ асуудал нууцаар яваад байх нь зөвхөмжтэй биш байна. Тэгээд яг их хурал танилцуулна гэдэг чинь ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдах байх. Ер нь бол ар араасаа асар их хардлага дагуулах аюул байгаа. Тэгэхээр тэр хардлагыг угаасаа ч ингэж хардаж орчин дотор юм хийж болохгүй. Тийм учраас энэ асуудлыг нээлттэй яваач. Нууц хуралдааны гормоос гаргачаад асуудлаа шийдчихгээд тэгээд их хуралд оруулаад тэгээд нээлттэй байхгүй бол дараа нь буруу байдал үүсэх байх гэж ингэж бодож байна. Тодруулаад асуучих асуудлуу санаа зовж байгаа учраас компани нь Пүрэв Төвшин гэдэг хүний нэрээр нийт эзэмшлийн хувьцаа нь 112 тэрбум төгрөг юм байна шүү дээ, тийм ээ. Тэгээд яг энэ чинь 300 хэдэн сая долларын дийлийг энэ компани хийх хаанаасаа их үүсвэртэй юм бэ? Нин үгүй хэлэхэд хятадын мөнгөөр дараа нь эн чинь өөрийгөө худалдах бололцоо бас байгаа штэ. Тэрэн дээр тов тодорхой хариултыг засгийн газрын хуралдааны протокол тэмдэглүүлмээр байна. За хоёр асуултан дээр ажлын хэсэг байр сууриа илэрхийлье.
За энэ асуудлыг бэлтгэх явцад бол Оросын холбооны улсын засгийн газрын хуралдаан болсон байгаа. Хууль зүйн яамны дүгнэлт бас гарч байгаа. Оросын холбооны улсын олон улсын нэр хүнд бүхий хуулийн компаниас болон Монголын GTS Advocates гэж хуулийн компаниудаас хуулийн дүгнэлт гаргуулсан байгаа. Ростек компани асуудлыг шийддэг дээд байгууллага болох Хяналтын зөвлөлт дотор Оросын холбооны улсын сангийн сайд, үйлдвэр худалдааны сайд, үндэсний аюулгүй байдлын орлогч дарга, ерөнхийлөгчийн ахлах зөвлөх гээд бүрэлдэхүүнтэй байдаг. Эдгээр асуудлууд бүгдээрээ хилэлцэгдээд хоёр орны засгийн газар хоорондын байгуулсан гэрээ нь өөрийгөө хүчингүй болгох ийм заалттай учраас улсын их хурлаар орох шаардлагагүй юм байна гэсэн дотоод гадаадын дүгнэлтүүд гарсан байгаа. Аль нэг тал нь 3 дахь этгээдэд хувьцаагаа бүхлээр нь буюу хэсэгчлэн худалдах эрхтэй. Энэ тохиолдолд нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй. Хэрвээ энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд худалдагдаж энэ засгийн газар хоорондын гэрээ автоматар хүчингүй болно гэсэн ийм заалттай байгаа учраас бид бол улсын их хурлаар оруулах, батлуулах шаардлагагүй гэж үзсний улмаас энэ гэрээ хилцээрүүд ингэж явагдсан байгаа. Оросын тал өнгөрсөн 4 дахь өдөр хурал хийх үед Ростек компанид хүргүүлсэн байна. Засгийн газрын Медведевийн гарын үсгтээ шийдвэр гарсан байгааг танилцуулъя. Юу гэсэн шийдвэр гарсан юм? Ростекийн санал болгож байгаа Эрдэнэт болон Монгол Рост Цэвтмэтийн 49% хувьцаануудыг Монголын засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд зөвшөөрөх гэсэн ийм шийдвэр гарсан байгаа. Хоёр дахь асуудал бол би түрүүчийн хурал дээр танилцуулж байсан. Гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь Худалдаа хөгжлийн банк TDB Capital компани байгаа. Гэхдээ та бүгд мэдэж байгаа бол Ростек компани нь өөрөө олон улсын санкцад орчихсон компани. Манайх Монгол улсын хамгийн том арилжааны банк, хамгийн нэр хүндтэй, хамгийн олон улсын харилцаа сайтай банкны хувьд бид бас шууд нэр холбогдохоос жаахан түтгэлцэж, пүрэв төвшин гэдэг иргэн дээр явж байгаа. Таны уншиж танилцсан материал дээр ч байгаа. Хэрвээ Худалдаа хөгжлийн банк, TDB Group болон тэрнээс TDB Group-ээс бусдад худалдах юм бол дахиад нэмэлт 100 сая долларын торгууль төлнө гэсэн ийм заалттай. Энэ заалт нь өөрөө 18 сарын хугацаанд хүчинтэй гэж байгаа. Хэн торгууль төлөх юм? Ростекэд худалдаж байгаа талд. Хэрвээ 3 дахь житгээдэд худалдах юм бол 100 тэрбумыг Оросд дахиад өгөх юм уу? 100 сая долларыг нэмж өгөх юм уу? 400 хэдэн сая болох юм байна? Тийм, 100 сая долларыг 18 сарын дотор ийм санкцтай байгаад байгаа. Одоогор бол Монростой нийлээд 400 сая доллар байгаа. Дээрээс нь та нар хин нэгэн өөр хятад ч юм уу инх сайхан сайдын асуугаад байгаа шиг ийм этгээдүүдээс мөнгө авч төлбөр хийхгүй гэдэг баталгаа байгаа биз дээ. Ийм төлбөрийн баталгаа бид нар Оросын талд өгсөн байгаа. Дээрээс бүх хөрөнгийг яг дотоодын гүйлгээгээр шууд Худалдаа хөгжлийн банк шилжүүлэх замаар альва нэгэн офшор данс, офшор компани дамжихгүйгээр яг цэвэр Монгол-Оросын хоорондын арилжаа маягаар явуулахаар байгаа. Ер нь гэрээгээ бариад үзвэл их хурлаар танилцуулах ёстой юм байна. Хилцэх ёстой. Ер нь Монгол хүн энэ 49% хувьцааг авч байгаа бол бидний хэн ч эсэргүүцэхгүй байгаа. Тэр тусмаа Худалдаа хөгжлийн банк байгаа гэдэг нь ойлгогдож байгаа юм. Тэгэхээр хоёр тал тохирохоос гадна засгийн газартай дараа нь энэ худалдан авах тал гэрээ хилцээр хийх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаар хийх гэж байгаа юм байна шүү дээ. Тийм үү? Тийм, хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаар хийгээд дахиад өөр газар худалдах ч юм уу, өөр эзэнтэй байх ч юм уу, тэр асуудлуудыг бас нэлээд тодорхой тусгаж өгөх ийм шаардлага бий. Энийг бол Оросын тал засгийн газартай анх хуучин гэрээтэй энэ хуулиар улсын их хурлын сойрхон батлагдсан хууль эрх зүйн хувьд өндөр хүчин чадалтай байж байгаа ийм гэрээ хилцээрийг бид цуцлаад Монголын талд тодорхой компанид гэрээ өмч шилжиж байгаа нөхцөлд бол нэлээд тийм тодорхой зохицуулалт байх ёстой. Лицензийн асуудлуудаар бусад асуудлаар зохицуулалт байхгүй бол лицензтэй хамт худалдаж байгаа гэвэл зарим талаараа хямдхан ч юм уу гэж харагдаж байна. Тэр нь дараагийн асуудал. Үүний асуудал бол тэр нь ч зөв байж магадгүй. Хямд талдаа бид аваад зохицуулалт хийх нь зөв байж магадгүй. Гэхдээ засгийн газартай дараа нь мөнгөний талтай тодорхой тохиролцооны хилцлийг албан ёсоор хөрөнгө оруулагчийнхаа хувьд тохирч асуудлаа шийдэх ёстой. Одоо түрүүчийн хаалтууд байхгүй болчих гээд байна шүү дээ. Би тэгэхээр шадар сайдын санааг ойлгож байна. Би тодруулаад шадар сайдын асуултыг асууя. Та нар энэ асуудалд бүгд амжилттай болоод дууслаа гэж бодоход засгийн газартай ийм хөрөнгө оруулалтын гэрээ шадар сайд шиг байгуулах төлөвлөгөөтэй байна уу? Эсвэл Монгол улсын одоо эн чинь олон улсын гэрээгээр зохицуулагдсан хуулийн этгээд биш. Монгол улсын 100% ийм компани болж байгаа учраас компани тухай хуулийнхаа ерөнхий зүйл заалтуудаар явчихъя гэдэг дээр очих уу? Тэр дээр байр сууриа нэг тодорхой хэлчих. Ер нь бол дотоодын аж ахуй нэгж рүү шилжснээр энэ компани бол одоогийн байдлаараа хувьцаа эзэмшигчдийн хурал гэж байхгүй. Бүх зүйл Совет дээр шийддэг ийм гэрээний дагуу явж байгаа. Энэ гэрээ автоматар хүчингүй болсноор Монголын компани тухай хуулиар зохицуулагдана.
Тэрэн дээр бол 51% эзэмшигчийн давуу тал бүх эрх үүргүүд компани тухай хуулиар зохицуулагдана. Хөрөнгө оруулагчийн гэрээ заавал хийх шаардлагагүй гэж байгаа юм уу? Ер нь бол одоо хоёр стратегийн ач холбогдолтой орд. Дээрээс нь ингээд төр 51%-тай. Ийм тохиолдолд бол хөрөнгө оруулалтын гэрээ цаашдаа байгуулж явах нь зүйтэй гэж үзэж байгаа. За жигжид сайд, дараа нь баяр сайхан сайд. Энэ асуудлыг ер нь дэмжиж байгаа. Яагаад гэхээр Монголын талд 100% энэ аж ахуйн нэгжийн хувьцаа шилжиж ирж байгаа гэдгээр чухал ач холбогдолтой. Ер нь том зургаар тэгж бодож байна. Гэхдээ энийг бол маш сайн хууль эрх зүйн хувьд дараа нь элдв үр дагавар гарахгүйгээр хийх ёстой гэж бодож байна. Тухайлбал одоо хүчин төгөлдөр болж байгаа Монголын хууль тогтоомжууд дээр нь хоёр улсын тохирсон гэрээ хэлэлцээрүүдийг сайтар хангаж энийг шийдэх ёстой гэж бодож байна. Яагаад гэхээр хуучин бол засгийн газар хоорондын хэлэлцээ байсан. Гэтэл Оросын тал тэр засгийн газрыг төлөөлж байсан төлөөллөө солиод Ростех гэд аж ахуйн нэгжид шилжүүлсэн. Энийг шилжүүлэх явцдаа бол тэр гэрээнд өөрчлөлт оруулаад Монголын талаас засгийн газар, нөгөө талаас аж ахуйн нэгж гэдгээр энийг байгуулчихсан. Одоо энэ хүчин төгөлдөр явж байгаа. Энэ дээр өөрөөр хэлбэл уулуурхайн сайд хамгийн сүүлд өөрчилж гарын үсэг зурсан байдаг. Хамгийн сүүлийн өөрчлөлт нь. Тэгэхээр нэгэнт өөрчлөлт оруулж байгаа Оросын тал албан ёсоор дипломат шувмаар гадаад хэргийн яамд нот бичгээр инглээ шүү гэдгээ мэдэгдэх нь зүйтэй байх. Яагаад гэхээр Орост шийдвэр гараад байгаа юм байна. Засаг дээр хуралдаад сайд нар нь ороод шийдээд байна. Тэрийг ядахтаа манад албан ёсоор нотоор мэдэгдчих юм бол хэрэгтэй байгаа. Эхлээд Орос Монголын харилцааг нэг тийш нь албан ёсоор салгаж авчгаад дараа нь өөрсдийнхөө дотоодынхоо асуудлыг ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Ер нь зүгээр Монголын талд ирж байгаа нь зарчмын хувьд маш зөв гэж бодож байна. За Тэгээд цаашдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм шиг байна. Ер нь ингэж гисэн тохиолдолд цагаан суврах шиг тийм схем гарах болов уу гэж бодож байна. Засгийн газар аж ахуйн нэгж хоёрын хооронд цагаан суврагын хувьд засаг тэг хувийн хувьцаа эзэмшиж байгаа. За энэний хувьд бол хувийг нь засаг эзэмшинэ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм бол хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл байдал элдв тогтворжуулалтын гэрээ гараад ирнэ. Тийм ээ. Янз бүрийн татвараас хөнгөлөлт идэх энэ төр гэд юмнууд гарна. Дээр нь стратегийн ордын хувьд орд ашиглах гэрээ гэдэг юм байгуулах шаардлагатай болох байх. Орд ашиглах гэрээ орон нутагтай хамтран ажиллах гэрээ гэд ийм зүйлүүд цаашид хийх шаардлагатай болов уу гэж бодож байна. за орхон дарга байр сууриа илэрхийлье. Монросын хувьд бол 5 сая долларыг шууд Ростех компани хоорондын зээлийг өгсөн байгаа. Тэр Оросын талын эхний энэтлийн шийдвэр албан ёсоор ирэх юм уу? Би дахин хэлмээр байна. Засгийн газрын шийдвэрүүд байгаа. Худалдаж авах 3 дахь этгээдэд худалдсанаар хүчингүй болох. Тодорхой заалттай гэрээ байгаа. Улсын хурлаар хуулиар баталсан. Хуулиар бол энэ гэрээг баталсан. Энэ гэрээ нь өөрөө өөрийгөө хүчингүй болгох заалттай учраас дахин энийг оруулах, сойрхон батлуулах шаардлагагүй гэж бид үзэж дүгнэлтээ гаргаж байгаа. Оросын талч гэсэн ингэж үзсэн. Ер нь нэмж хэлэхэд энэ асуудлыг ингээд Монголын хуулийн дагуу ийм байна гэж дүгнэлтүүдийг нь хоёр талаасаа үзээд батлаад Оросын хамгийн дээд түвшиндээ хүртэл бүх шийдвэрээ гаргачихсан байгаа. Энэ нөхцөлд бид нар тодорхойгүй шийдвэр гаргах юм бол энэ асуудал маань зогсно. Энэ бол олон жилийн турш олдож байгаа богино боломж. Тэгээд хурал нэгэнт нууцаар явж байгаа учраас анхнаасаа энэ асуудал яагаад гарсан бэ гэхээр зэрэг Оросын томоохон төрлийн корпорациуд өөрийн эзэмшиж байгаа активуудыг хувьчилж эхэлсэнтэй холбоотой юм. Оросын болон бас гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд энэ 49%-ийг худалдаж авах талаар Оросын засгийн газартай аль хэдийнэ гэрээ хэлэлцээрүүд эхэлчихсэн байхад нь бид дундуур нь орж энийг таслан зогсоож наашаа эргүүлж ингэж явсан. Одоо энэ дээр эргэж буцах цаг алдах, хугацаа алдах боломж байхгүй. Хэрвээ ийм тохиолдол гарах юм бол энэ яриа хэлэлцээрүүд маань шууд зогсно. Яагаад гэхээр зэрэг миний түрүүний хэлснээр Оросын холбооны улс энэ шийдвэрийг бас манай нууцаар гарах шийдвэрүүдийг хүлээж байгаа. Гарангуут вебсайтаараа бас ил тод тавих ёстой ийм зарчимтай. За зөрөгч сайд, дараа нь болор сайд. За энэ бол монголчуудын хувьд ёстой түүхэн боломж байгаа. Энэ боломжийг бид нар цаг хугацаа алдаж, дээш нь доош нь шидэж алдаж болохгүй. За ингээд Оросын талан зөвшөөрөөд 49% худалдаад Монголынх болсон нөхцөлд энэ гэрээ өөрөө л гэрээнд нь заачсан байгаа. Ингээд 49% нөхцөл ингээд автоматар хүчингүй болно. Бид Монгол улсынхаа төрийн өмчийн мэдлийн, засгийн газрын мэдлийн 51% маань үлдэж байгаа. Тэр нь төрийн мэдэлд байгаа. Энэ стратегийн орд, стратегийн үйлдвэр дээр засгийн газар төрийн контрол бол байгаа.
Хэрвээ 51% хин нэгэнд зарах гэж байгаа, 51%-ийг хөвчлөх гэж байгаа бол зайлшгүй улсын хуралд мэдүүлэх хуультай. Энэ дийлийг цаг алдалгүй хийгээд харин энэ тухайгаа их хуралдаа дараа нь нэг мэдэгдэх ёстой. Бид ингэ шийдсэн. Энэ дийлд бас саад болж болохгүй гэж ийм асуудал байна. За болор сайд, дараа нь инх сайхан сайд. За ерөнхийд нь сая зоригт сайд ч бас хэлж эхлэе. Энд шийдвэр гаргаад явах нь зөв байх. Сая зоригт сайд ч хэллээ. 51%-ийг үлдэдгээрээ үлдэж байгаа байж л байгаа. Бид нар том гүрнүүдийн хайчинд унчдаг жижигхэн орон шүү дээ. Тийм учраас хайчлуулахгүй байх тухай бодоод байгаа болохоос биш. Инх сайхан сайдын байр суурин дээр та нарын хариулт. Инх сайхан сайдаа, мэдээж энэ асуудлыг бид нухацтай авч үзэлгүй яах вэ? Оросын төртөө дийл хийж байна. Монголын засгийн газар шийдсэн тохиолдолд бид нар зөвшөөрч байна гэж байгаа. Оросын талаас хэн зурж байгаа вэ? Оросын талаас Кулизов гэж гүйцэтгэх захирал зурна. Туузын дарга Чимизов бол зурхгүй. За ламбаа сайд. Энэ их боломж гарч ирчээд байх шиг байна. Тийм учраас энэ боломжоо алдах хэрэггүй. Гэхдээ хууль эрх зүйн хувьд бол би хоёр юмн дээр засгийн газрын гишүүд янз бүрийн юм бодоод байх шиг байна. Нэгдүгээрт хүний нэр дээр гэдэг дээр. Хоёрдугаарт энэ орхон дарга энэ засаг шийдвэрээ гаргасан тохиолдолд улсын хуралд оруулахгүйгээр гэрээ хүчингүй болдог тэр заалтыг танилцуулгадаа хийчихмээр байгаа юм л та. Тэр дээр эргэлзээд байгаа юм. Тэгэх юм бол энэ нь хүмүүс тодорхой байх юм бол хинч эргэлзээгүй асуудал байна шүү дээ. Тийм учраас би бол дэмжиж байна. 2003 оны засгийн газар хоорондын гэрээний Эрдэнэт үйлдвэртэй холбоотой нь 17 дугаар заалт, Монростой холбоотой нь 18 дугаар заалт, хоёр тусдаа гэрээ байгаа. Энд юу гэж байгаа гэхээр энэ гэрээний хугацаа дуусахаас өмнө аль нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдээлэл хийж болно. Энэ дотор нь юу гэж байх ёстой гэхээр зэрэг өөрийн талын хувьцаа эзэмшлийг 3 дахь этгээдэд хувьчлах буюу бүхлээр нь буюу хэсэгчлэн худалдах болсон талаар мэдэгдэнэ. Энэ тохиолдолд нөгөө талд нь худалдаж авах давуу эрх хадгалагдана. Тэгээд маш тодорхой нэг өгүүлбэр байгаа. Энэхүү гэрээ нь аль нэг тал нь хэсэгчлэн буюу бүхлээр нь өөрийнхөө хувийг хувьчилсан тохиолдолд хүчин төгөлдөр бус болно гэд заачсан байгаа. Ийм тодорхой байгаа юм бол тэгээд болох юм байна. Өөрөө гэрээ нь хүчингүй болгочихж байгаа юм уу, тийм ээ? Дахиад нэг юм тодруулаад хэлэхэд яг энтэй холбоотойгоор Монгол улсын олон улсын гэрээний тухай хууль гэж байгаа. Өнгөрсөн хурал дээр ерөнхий сайд дурдж байсан. Энэ олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрднө гэж байгаа. Тэгээд 22 дугаар зүйл дээр улсын хуралд танилцуулах шаардлагатай гэсэн үндэслэл яригдж байгаа. Монгол улсын олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн 1969 оны конвенц байдаг. Олон улсын тухай хуулийн дээр энэ дээр маш тодорхой заасан сойрхон баталсан болохоор улсын хуралд сойрхон заавал батлах шаардлагатай. Тэгэхээр дуусгар болж байгаа гэрээг улсын хуралд танилцуулах шаардлагатай гэсэн хууль эрх зүйн зохицуулалт олон улсын гэрээний тухай болон бусад олон улсын эрх зүйн их сурвалжид байхгүй байгаа юм. За яг хав тэрийгэ бид нар мэдээ. Оросын холбооны улсын засгийн газраас гарсан шийдвэрийг нөгөө тал нь өөрөө нотоор албан ёсоор мэдэгдэхгүй бол яаж олж авах боломжтой байдаг юм? Манайхтай холбоотой шийдвэр дээр манайх хүсэл тавьдаг юм уу? Эсвэл танаа дипломат хэлэнд ямар аргууд байдаг юм? Хоёр орны харилцаатай холбоотой ямар нэгэн засгийн газрын шийдвэр их хурлын шийдвэр гарсан тохиолдолд бол бидэнд нотоор албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Үүрэгтэй юм уу? Яг тийм. Хэрвээ үүргээ биелүүлэхгүй байгаад байвал яадаг юм? Хэрвээ нөгөө асуудал нь нууцын зэрэглэлтэй юм уу, дотоодын хууль журмыг зохицуулах тийм заалт байгаа бол бидэнд мэдэгдэхгүй байж болно. Хүлээх ёстой. Тийм л заалт байгаа. За ойлголоо. Таны саяны асуултанд тодруулга хийж болох уу? Хууль ёсны хувь эзэмшигч Ростех компаниас бол энэхүү бүх бичиг баримтыг одоохондоо биднэрт хүргүүлээд байгаа. Манай засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд энэ Оросын холбооны улсын засгийн газрын шийдвэр албан ёсоор хүчин төгөлдөр болоод тэгээд гадаад хэргийн яамаар дамжуулж буюу Оросын холбооны улсын Монгол дахь элчин сайдын яамаар дамжуулж албан ёсоор хүргээгдэх болно. За бүх сайд нар байр сууриа илэрхийллээ. Би илэрхийлэх шаардлагатай ийм асуудал гэж байгаа болов уу гэж байгаа учраас санал тавья. Санал гаргая гэж байгаа бүх сайд нарыг сонслоо. Би энэ ажлын хэсэгтээ уулзаж тодруулсан. Надад нэг зүйл хэрэгтэй байгаа. Юу гэхээр зэрэг та нарын тайлбар дээрээс юм сонсогдож байгаа. Манай хэрэг эрхлэх газрын хуулийн дээр ч асуудал бол байгаа юм. Тэгээд энийгээ зөв шийдэх ёстой.
Энийгээ зөв шийдэхийн тулд өнөөдрийн тогтоолч гэсэн тийм заалтаа гарах болов уу гэж бодож байна. Юу гэхээр зэрэг яг одоо энэ явж байгаа дийл та нарын одоо олон хувийн хөвшил Орос дотроо хийх гэж байсан юмыг бид нар дундуур ор зогсоолоо гэж тэгж байна шүү дээ. Урд талын хуралдаан дээр та нар Монголын засгийн газар дангаараа 51% 100% болгоод авчих юм бол энэ дийл бас явахгүй юм болцоотой байсан. Явахгүй байх байсан гэдэг ийм байр суурь илэрхийлсэн. Одоо ямар нэг байдлаар энэ засгийн газрын тогтоол гарсны дараа та нар очиж хилэлцээр хийн гэж би ойлгосон. Тэр хилэлцээр дээр яг Оросын засгийн газрын байр суурийг баталсан ямар нэгэн хурлын протокол, шийдвэр, аль нэг зүйлийг биднэрт үзүүлэх ёстой. Тэр нь юу вэ гэхээр одоо та нартай ярьж байгаа энэ нөхцлөөс ямарваа нэг өөр нөхцлөөр хийгдэх тохиолдолд энэ дийл болохгүй. Оросын засгийн газрын дэмжихгүй гэдэг энэ зүйлийг нь баталсан юм а биднэрт авчирч үзүүл. Би яагаад энийг нэхэд байгаа вэ гэхээр зэрэг энэ нь бидний засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалцсан гол нөхцөл болох юм. Энэ байгаа тохиолдолд одоо их хурал 7 дугаар сар цуглах уу сонгуулийн дараа эсвэл намар хуралдах эхний үед нь засгийн газраас бид нар орж танилцуулна. Хилэлцүүлэх биш танилцуулна. Яагаад гэхээр зэрэг их хурал 1-р сонгуультай байсан. Хуралдах боломжгүй. Ташкентийн уулзалтын 3 улсын тэргүүний өмнө энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байсан. Цаг хугацааны фактор байсан. 3-дугаарт эннээс өөрөөр хийх дийл хийж болохгүй байсан учраас засгийн газар бид нар шийдвэр гаргаж энэ дийлийг Монгол улсад 100% эрдэнтийг авч ирлээ гэдэг энэ 3 бол манай үндсэн үндслэл. Энэ 3 хангагдах ёстой. Тэгж байгаа тохиолдолд бид нар одоо би та нар хэрэггүй гэд байна шүү дээ. Их хурлаар орж шийдвэрлүүлэхгүй гэж байна. Тэнд нэгэнт олон улсын гэрээг үндсэлсэн Монгол улсын хуультай учраас гэд. Тийм учраас бид нар их хуралд орж танилцуулга хийнэ. Ийм дийл хийчихсэн. Монгол руу бүтэн шилжлээ. Одоо энийг шийдсэн учраас бид нар харин олон улсын гэрээн дээр үндсэлсэн Монгол улсынхаа хуулиа хүчингүй болгох, хуулиа засгийн газар өөрөө санаачлан оруулчихна. Тэгээд их хурал тэрийг хүчингүй болгоно. Ингэж процедурыг ерөнхий сайдын хувьд харж байгаа юм. Энэ биелэх юм бол энэ засгийн газрын өнөөдрийн нууц шийдвэр гарлаа гэж зарлаж болохгүй. Тийм учраас одоо ирж байгаа материалын тэр 3 дугаар үндслийг би эднэрийг хий гэж байгаад хийлгсэн байхгүй юу? Хэрвээ эхний ээлжин давуу эрхээсээ татгалцсан гэдэг энэ юмыг нөхцлөө өөрчилсөн тохиолдолд бид дахиад энээс татгалзсан шүү гэдгээ 3-аараа хийгээд өгчихсөн. Энэ хилцээрийн багийг Оросын тал аваад бид нартай ингээд албан ёсоор хийх нөхцлөөс өөрөөр бид нар хийгдэхгүй гэдгээ биднэрт баталсан ямар нэгэн үзүүлэх юм бол 2 дугаар заалтынхаа дагуу бид нар албан ёсоор давуу эрхээсээ засгийн газар татгалзаад явчихна гэсэн үг. Оросын талдаа хэл өнөөдрийн шийдвэр гарснаар ил зарлах болоогүй. Саяны миний хэлсэн зүйлийг өгсөн тохиолдолд 2 засгийн газар ил болгоно. Би инх сайхан сайдын асуултанд хэлж байгаа нь энэ асуудлыг хаалтаагаар хэлцээд байна гэхээр энэ нөхцлүүдийг 2 талдаа ойлголцож баталгаажуулаагүй байгаа тохиолдолд ил гарах юм бол энэ дийл өөрөө нураад унчихна. Тийм учраас процессоо дуусга. Саяны миний хэлсэн 3 нөхцлөө ханга. Энэ 3 нөхцөл ингээд хангагдсан байгаа тохиолдолд 2 тал зэрэг хилээд төрийн нарийн ган хуйг энэ дээр ажиллах хэрэгтэй. Зэрэг 1 цаг хугацаанд зарлана. Ийм байдлаар юмнуудаа зохицуул. Тэгээд тэр 3 улсын тэргүүнээрээ тэр Путин ерөнхийлөгч, Элбэг дорж ерөнхийлөгчийг зогсоож байгаа л та нар наадахтаа гарын үсэг зур. Тэр Ташкентийн уулзалтаар ингэж юмнуудаа явуулвал зөв болно. Тэгээд ерөнхийлөгч нарын зурсан ийм гэрээтэй орцож байгаа та нарын зурчихсан гэрээтэй зүйлийг засгийн газар их хуралд орж танилцуулна. Бид нар Монголдоо эрдэнтийг буцааж авч ирлээ. 100% боллоо. Гэхдээ ингэж хийхээс өөр арга байгаагүй. Одоо их хурал нэгэнт ийм болсон учраас энэ Монгол улсынхаа хуулийг хүчингүй болгож өг. Олон улсын гэрээ нь аль хэдийн хүчингүй боллоо. Зөв үү? Зөв. Одоо яг энэ дээр яг ингэж явна шүү. Манай сайд нар бүгд ингэж ойлгох хэрэгтэй. Ажлын хэсэг яг ингэж ойлго. За ингэж явъя. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн засгийн газрын энэхүү хуралдаан 11 цаг 41 минутаас 12 цаг 24 минут хүртэл нийт 33 минутын турш үргэлжилсэн байна.